Та бүхэнд бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн видеогоор гэх юм бол Канемочи утуусаа, Бимбо утуусаа буюу Баян аав, Ядуу аав гэдэг нэртэй одоо Роберт Кёзакигийн бичсэн энэ номыг одоо дэлхийд алдартай бестселлер номыг та бүхэнд өнөөдөр өөрийнхөө уншсан сэтгэлээсээ хүргэе. Тэгээд энэ номыг би ерөөхдөө 3 сарын өмнө уншиж эхэлсэн. Яг нэг шаргалтанд бэлдэж явах үедээ анх уншиж эхэлсэн ном байгаа. Яагаад уншиж эхэлсэн бэ гингүүд зүгээр л одоо нэг хуучин номын дэлгүүрээс би нэг ном унших хэрэгтэйс яагаад гэвэл нэг шалгалтанд хамгийн гол одоо зүг хэсэг нь болохоор дуггай буюу уншилгаа хэсэг байдаг байгаа. Тэгээд уншилгаа хэсэгт бэлтгэхийн тулд бас ном унших маш хэрэгтэй байсан учраас энэ номыг одоо хайж явж байгаа. Би ерөнхийдөө бизнесийн мөнгөний талаар ч юм уу ном авъя гэж байвч бодол бол байгаагүй. Мөнгөний талаар одоо санхүүгийн талаар сурах ямар ч нэг бодол байгаагүй ч гэсэндээ энэ номыг ерөнхийдөө олон хүмүүсээс сонсчихсан л байна номыг. Тэгээд авч уншия гэж ерөөсөө бодож байгаагүй. Тэгээд энэ номыг аваад ерөнхийдөө хямдхан байсан учраас аваад уншсан байгаа. Тэгээд энэ номыг уншснаас хойш миний амьдрал маш томор өөрчлөгдсөн. Одоо үгээр хэлхийн аргагүй тийм гоё ном байсан. Миний одоо амьдралдаа уншижсэн баг хамгийн гоё ном байсан гэж хэлж болно номыг. Тэгээд энэ номын талаар би таван хэлье. Тэгээд энэ номын талаар би ерөнхийдөө хүмүүсийн ярьсан зүйлийг яриад яммааргүй. Яг бол энэ номны талаар одоо ярьсан одоо маш олон подкастууд байдаг. Тэгээд маш олон одоо YouTube-д бас видеонууд байдаг учраас та бүхэн ерөнхийдөө бас нэг энэ номны талаар ерөнхийдөө тийм төвөр дэлгэрэнгүй мэдээллийг аммаар байвал хамгийн гол энэ номыг уншаарай. Тэгээд ерөнхийдөө бас шүү илүү мэдээлэл аммаар байвал одоо подкастуудыг үзээрэй. Тэгээд дээрээс нь YouTube бас видеонууд энэ номын талаар тайлбарласан тийм видеонууд бас их байт юм билээ. Тэгээд тэр видеонууд бас ерөнхийдөө үзээрэй гэж зөвлөе. Тэгээд хүн болгон одоо ямар нэг адилхан ном уншсан гэсэндээ өөр гэсэн тодорхой сэтгэл тэр номны одоо тухайн хэсгүүд нь таалагдчихулсан байдаг. Тэгээ би өнөөдөр яг өөрийнхөө тэр таалагдсан хэсгүүд тэгээд энэ номоос яг ойлгомжсон тэр сургамж тас зүйлсийн талаар та бүхэн хуваалцаад явъя. Тэгээ энэ номны гарчгаас ахуулаад Баян аав, Ядуу аав буюу юм хоёр аавтай хүүгийн хэсгээс гардаг. Тэгээд хоёр аавтай хүү буюу Роберт Кёзакигийн зохиолч нь өөрөө хоёр аавтай талаар гардаг. Тэгээд яг нэг зохиолч нь жинхэнэ аав болохоор Ядуу аав. Харин одоо юу гэдгийг хоёр дахь аав нь буюу одоо Баян аав. Энэ хоёр дахь аав нь болохоор найзынх нь аав баггүй юу. Тэгээд хоёр аавтай талаараа ингээд ерөөхдөө гардаг. Тэгээд хоёр аав нь болохоор хүүхдтэй өөрсдийнхөө одоо юу гэдгийг сургаалыг айлтаж амьдралдаа ирээдүйд ийм амьдралаар амьдрах хэрэгтэй шүү. Тэгээд ирээдүйд ийм хүн болох хэрэгтэй шүү тий. Тэгээд амьдралдаа яг ирээдүйд ийм зүйл дээр ингээд анхаарах хэрэгтэй шүү гэдэг өөрсдийнхөө одоо сургаал хүмүүжлийг одоо зааж сургадаг байгаа. Тэгээд Ядуу аав нэвчлэл юу гэж ярьдаг байсан бэ гэхээр өндөр боловсролч эзэмших ёстой тий. Сургуультай мундаг одоо дүнтэй сураад тэгээд дээрээс нь сайн их сургуульд ороод төгсөөд тэгээд сайн компанид ороод тэгээд өндөр боловсрол эзэмшээд тэгэх юм бол чиний амьдрал одоо юу гэдэг баталгаа болж одоо амьдралын чинь баталгаа болоод чинь насан туршдаа одоо сайн ажилд орчих юм бол амьдрал чинь ингээд баталгаатай болчихно гэдэг талаар Ядуу аав нь зааж өгдөг байсан бол эсвэргээрээ Баян аав нь юу гэж ярьдаг байсан бэ гэхээр яг нэг мөнгөний талаар илүү их зааж өгсөн. Тэгээд амьдралд одоо үн цэнтэй чухал зүйлсийн талаар илүү их зааж өгсөн. Тэгээд өндөр боловсрол эзэмшээд том компани одоо тий сайн компанид ороод сайн цалиа өндөр цалиа авсан ч гэсэндээ амьдралын чинь одоо мөнгөний талаар сайн ойлголтгүй бол амьдралын чинь баталгаагүй одоо байдаг юма гэдэг талаар ихэд ярьсан. Тэгээд маш олон зүйлийн талаар Баян аав нь болохоор тайлбарлаж өгсөн. Тэгээд эцэст нь ном дээр юу гэдэг вэ гэхээр одоо Ядуу аавынхаа зааж өгсөн зүйлсийг биш Баян аавынхаа хэлдэг байсан зүйлсийг Роберт Кёзакийн одоо амьдралдаа хэрэгжүүлээд цаашдаа одоо амьдралаараа Баян аавынхаа л зааж өгсөн амьдралаар одоо амьдарч явсан талаар гардаг. Тэгэд энэ номдэр маш олон зүйл гарцгаас гардаг гэсгээс ярих юм бол юу гэдгийг нэг орлого худалдаж авах гэдэг хэсэг гардаг. Тэгээд энэ талаар одоо Монголд бас энэ талаар ярьдаг хүмүүс өстөнд байт юм лээ. Тэгээд орлогоороо худалдаж авах гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хин хүмүүс одоо орлогоороо зарлага худалдаж авдаг. Тэгээд тэрийгэ зарлага гэж ойлгохгүйгээр эсрэгээр өөрийнхөө хөрөнгө гэж ойлгоод байдаг. Тэгээд хөрөнгө гэдэг бол бидний яг одоо мэддэг хөрөнгө гэдэг зүйл нь болохоор шал эсрэг зүйл гэдэг юм лээ. Тэгээд тэр талаар энэ номон дээр маш одоо энгийнээр одоо ямар ч хүн ойлгохоор тайлбарлаж өгсөн байгаа. Тэгэхээр хөрөнгө гэдэг зүйл дээр болохоор бидний их андуурч явдаг зүйл өөрсдийнхөө одоо барьж байгаа утсаа одоо шинэ авсан iPhone ч гэдэг юм уу тийм ээ. Одоо машина өөрт байгаа машинаач гэдэг юм уу тийм ээ. Өөрт байгаа одоо энэ алтан гинжээ, манатан гинжээ ч гэдэг юм уу тийм ээ.
өөрт байгаа одоо зурагтаач гэдэг юм уу. Эднэрийг өөртөө хөрөнгө гэж бодоод байдаг хүмүүс тэгж андуурдаг одоо байшингаа тэр байраач гэдэг юм уу. Тэгээ өөртөө хөрөнгө гэж бодоод байдаг. Тэгэхээр андуурдаг. Эднэрийн зүйлс нь болохоор хөрөнгө бол биш ерөөхдөө зарлага байдаг. Тэгээд насан туршдаа одоо энэ зарлагын төлөө хүмүүс амьдэрдэг гэдэг талаар энэ номон дээр маш одоо гаргаж ирсэн. Тэгээд одоо бодоод үзэл та жишээ нь одоо шинэ iPhone 13 гэдэг утас гараад ирсэн байна. iPhone 13 гэдэг утсыг одоо шинэ нарийн одоо хэдтэй 2,500,000 хавцаатай байна гэж бодъё л да шинэ iPhone 13 гэдэг утсыг 2,500,000-аар та шинэ утсыг шинээр наалаа. Таг аваад гартаа бариад мөнгөө төлөөд дэлгүүрээс гарсан үеэс чи ихлээр тэр утасны чинь үнэ нь одоо дорож 20%-аар он гэсэн 20%-аар он. Хэзээ ч одоо юу гэдгийг шинэ авсан тэр үнээр нь та буцаага зарж чадахгүй. Тийм учраас энэ бол зарлага. Тэгээ дээрэс нь тэр iPhone гэдэг утас чинь интернетэд холбогдохгүй бол зүгээр л нэг одоо юу гэдгийг Tetris шиг болж өрнө шүү дээ. Тэр камераар зураг авдаг зүгээр аппарат шиг болж өрнө шүү дээ. Тийм учраас тэр чинь болохоор интернет холбогдож та бүр утгаар нь ашиглана тий. Тийм учраас тэгжиж та интернет холбогдоход бол яах юм одоо нэг ямар нэг операторч гэдэг юм уу тий. Ямар нэг оператортай та гэрээ байгуулж датаг худалдаж авч тий интернет эрхийг худалдаж авч та интернетд орно. Тэгжиж та тэгжиж одоо тэр утсыг одоо бүр утгаар нь ашиглана. Дугаартай үедтэй утсаараа ашиглана гэдэг ч юм уу тийм ээ. Тэгэхэд бол та тэр компани заавал ч мөнгө төлөх шаардлага сар болгоо одоо тодорхой хэмжээний мөнгө төлөх одоо ашигласан хэмжээгээр ч юм уу тодорхой хэмжээний мөнгө төлөх шаардлага тэр нөө зарлага болж хувирдаг. Тэр машин талаа бодж үзэл та. Машин тэнгуудаа машина даатгах хэрэгтэй болно. Тэгээд тодорхой хэмжээний бензинд мөнгө төлөх. Тэгээд гарах болгондоо та машинд одоо өөрөх төлбөр төлж амьдрах болно. Тэр чинь ингээ зарлага байнг ингээ зарлагсан нэмэгдээл гэсэн үг. Зарлагаа нэмэгдээл гэсэн. Тэгээд одоо байрны талаар яриа л да. Одоо өвчлөө урсгалаар одоо нэг ипотекийн зээлээр одоо хүмүүс урсгалыг аваад 8% зээлэр ч юм уу тэгээд зээлэр ингээд байр аваад шүү дээ. Тэнгүүд сар болгон тэр нөгөө байрныгаа зээлийг тасралтгүй төлж амьдрын шүү дээ. Тасралтгүй байрныгаа зээлийг төлнө. Тэгээд давхар одоо газныхаа мөнгийг, усныхаа мөнгийг, тогныхоо мөнгийг төлж амьдрын. Энд чинь өөрөө зарлага байхгүй. Орлого бол ерөөсөө биш. Тэгээд энэний талаар одоо энэ баяа авгад ядаа гэдэг нөгөө маш сайн тайлбарлаж авсан. Тэгээд би энэ ерөнхийн талаар ингээд амар их нушаад амиргүй та бүхэн энэ номыг ерөнхийдөө гол зүйлсийг энэ номны талаар мэдмээр унш миний одоо сая хэлчихсэн зүйлсийг илүү гүнзгий одоо ойлгомоор байвал энэ номыг авч уншаарай гэж та бүхэнд зөвлөе. Тэгээд энэ номон дээр одоо бас миний одоо таалагдсан гол хэсэг гэх юм бол одоо номон дээр болохоор юу гэж хэлсэн юм хин хүмүүс одоо амар өндөр цалинтай ажилд орох хүсэж байдаг тийм өндөр цалинтай. Номон дээр юу гэж хэлсэн бэхээр мөнгөний төлөө биш суралцахын төлөө ажиллаарай гэдэг талаар бичсэн. Одоо мөнгөний төлөөс ажиллах хэрэггүй. Та одоо залуу насндаа байх хугацаанд бол та суралцахын төлөө ажиллах хэрэгтэй тийм. Ажил хийгдэж одоо тэр орох цай компанид ч гэдэг юм цалин бага басан чамаагүй суралцахын компани бол тэнд ороод ажиллаарай тийм. Суралцахын төлөө өнөхөд ажиллаарай гэдэг зүйлсийг л бичсэн. Тэгээд орлогоо бичиж зарлага худалдаж аваар, орлогоо жинхэнэ хөрөнгийг худалдаж аваар, орлогыг худалдаж аваар гэдэг талаар номон дээр бичсэн надад маш их таалагдсан. Тэгээ бас нэг гол зүйл нь амьдралд одоо хамгийн гол одоо чухал зүйл нь юу байдаг вэ гэж мөнгөний талаар хамгийн гол чухал зүйл нь мөнгө их цуглуулах гэдэг талаар их хүмүүс боддог гинэ. Тэр нэг айгу буруу. Их хүмүүс одоо мөнгө амир их цуглуулвал амьдралынх нь одоо гол үнэт зүйл ч гэдэг юм уу те хамгийн хамгийн гол нь үнэт зүйл гэж бодоод байдаг. Харин энэ номон дээр юу тайлбарласан гэхээр мөнгө их цуглуулахтай гол нь биш. Одоо танд байгаа тэр мөнгөө та одоо та хадгаламжтай одоо 100 сая төгрөгийн хадгаламжтай гэж бодвол л та тэр 100 сая чинь одоо 10 жилийн дараа за 100 сая чинь амар хөсч нэмэгдээ телефон болчихгүй байсан ч гэсэндээ 10 жилийн дараа ч тэр 100 сая чинь тэр хадгаламж чинь одоо хэвээрээ байж идэг гэх юм уу те энийг өөрөө хамгийн гол одоо мөнгөний талаар хамгийн гол үнцэнтэй энэ амьдралд хамгийн гол үнцэнтэй зүйл чинь гэж яриад байгаа. Ягаад гэвэл нэг ягаад ингэж тайлбарлаж өгсөн гэхээр гинт амар баян болоод тэр бүгд болсон зүйл юм эсвэл гинт суглаанд хоож 100 200 200 300 сая хойжоод эсвэл гинт одоо олимпиад авраг болоос ч тийм олимпиад медаль аваад амар их мөнгө хойжоод мөнгө одоо аваад асуу өсөд нь штэ. Гэсэн ч одоо 4 5 жилийн дараа бид тэртэй ажиллах ажлыг цалиаваа явж идэх гэдэг юм тийм зүйлсүүд маш их байдаг. Тэгээ тэнгүүд энэ номон дээр болохоор тэр зүйлсийн талаар бичсэн байдаг. Мөнгийг одоо хэр их олоод цуглуулахтай гол нь биш яг энэ тэр мөнгө чинь одоо хэр хугацааны дараа байсан ч гэсэн тэр мөнгө чинь яг хэвэндээ байж идэг байвал одоо тэр мөнгө чинь яг байж л байдаг тийм тэр мөнгө чинь багасчихгүйгээр ихсүүл мэдээж сайн штэ. Гэхдээ яг хуу тэр мөнгө чинь байж л байвал тэр чинь одоо амьдралын чинь бас хамгийн гол зүйл шүү гэдэг л. Тэр одоо амар их таалагдсан. Тэгээ бас хамгийн таалагдсан хэсэг гэх юм бол бас нэг амьдрал гэдэг бол өөрөө жимд явж байхдаа адилхан. Тэгээ жимд бол явхад явъя гэж шийдвэр гаргахад хэцүү байдаг.
Тэгээ яваад эхэлчихвэл ерөөд амархан байдаг гэж хэлэхээр бичсэн. Амьдралыг энэтэй айлхан. Тэгээ бас нэг гой таалагдсан зүйл нэг юм бол Chicken Little гэдэг одоо хүүхэлдэр та бүхэн үзчихсэн үү? Chicken Little гэдэг. Би бол яг нэлээд жил одоо 90 жилийн өмнө гарсан юм байна. Нэлээд олон жилийн өмнө гарсан хүүхэлдэр нөө би Тэнгисгээ кино зарч Chicken Little-ийн талаар үзчихсэн. Chicken Little яадаг вэ гэхээр нэг битгэн дээр нэг Chicken Little ч юм болохоор нэг тэнгэр нуурлаа шүү хүмүүсээ ингэ болгоомжлороо тэнгэр нуурлаа гэж орлоод гүгээд байдаг. Тэгэд дийлэнх хүмүүс болохоор тэр Chicken Little-тэй адилхан гэж хэлдэг. Одоо тийм аймхаа тийм амьдэрдэг нэг эрсдлээс айж амьдэрдэг амьдрал эрсдэлтэй гарахыг битгэхэд айдаг учраас насан туршдаа нэг цалингаас салингаа орн амьдэрдэг талаар энэ номдэр гарсан. Тэгээ Chicken Little шиг амьдарч болохгүй. Тэгээ нэг ингэ тэнгэр нуурлаа гэдэг бүх юм ингээд болчих юм болохгүй маань ингээ айгаад ингээд амьдарч болохгүй. Ер нь бол зоригтой байх хэрэгтэй, зарилаараа зоригтой амьдрах хэрэгтэй гэдэг талаар энэ номдэр гарсан. Тэр хэсэг надад амар их таалагдсан. Тэгээ бас хамгийн таалагдсан хэсэг гэх юм бол Роберт Кийосакигийн жинхэнэ аав нь буюу одоо ядуу аав өөрийнхөө ядуу аав нь өнгөрсөн байдаг. Тэгээд нэг өнгөрөөд аавынх ядуу аавынхаа оршуулган дээр ирээд ядуу аав нь юу гэж ярихдаг байсан бэ гэхээр чи одоо сайн сургууль өгсөөд тэгээд сайн ажилд орчвол тэр чинь амьдрал чинь баталгаа гэж ярьсан гэсэндээ аав нь тэгж бодоод тэгээд улсдаа татвар төлж ийж улсынхаа төлөө ингэж одоо татвараа ингэ сайн төлж ийж чиний амьдрал чинь ингэж одоо чи жинхэнэ одоо утгаараа амьдрч ингэж ярьсан гэсэндээ насаараа тэгж ажиллаад насаараа тэгж улсдаа өндөр татвар төлсөн гэсэндээ эргээд аавах нь өнгөрснөө дараа хүүд нь одоо тэр нэг төлсөн татвараас нь тэтгэр нь одоо өвлөгдөж хүүд нь ирээгүй те тэр өөрийнх нь төлсөн төлбөрөөр хүүхэд нь ирээгүй эсвэргээд одоо насан туршдаа тэр төлсөн зээлийнх нь одоо өвлөгдөл зээлийнх нь юм хүүд нь өвлөгдөж ирсэн байгаа. Тэгээ тэр талаараа бичсэн байдаг. Энэ нь надад бүр амар их сэтгэл үйлсэн юм. Яг бол би бас энийг амьдралаараа харсан гэдэг ч юм уу те. Яг одоо миний мэддэг хүмүүс гэдэг юм уу те. Ойрд хүмүүсээс ч бас ингэ насан туршдаа одоо бидний өмнөх үеийнхэн тийм амьдралаар амьдэрсэн шүү дээ. Насан туршдаа нэг компанид ажиллаад, насан туршдаа нэг газар ажиллаад тэгээ тэрийг аягүй зөв гэж боддог, тэрийг аягүй гоё гэж ойлгодог, тэрийг аягүй сайн зүйл юм байна гэж ойлгодог. Тэгээд тэгж амьдраад, тэгж ажиллаад насан туршдаа байрны төлөө ч гэдэг юм. Насан туршдаа нэг репортинг зээл төлж амьдраад, ажиллаад тэгээд өөрчлөлт бүртээ ажиллаад, тэгээд зүтгэртэй гараад одоо баг ажиллаж чадахгүй болоод зүтгэртэй гараад тэгээд өнгөрдөг. Тэгээд зүтгэр аягүй бага авдаг юм те. Ийм зүйлс байдаг. Тийм учраас залуусын хувьд бол маш их өөрчлөгдөж байгаа. Мөнгөний талаар ойлголттой болж эхэлж байгаа. Залуусын хувьд ерөнхийдөө маш их өөрчлөгддөг болж эхэлж байгаа гэдэг талаар одоо тийм зүйл маш их байгаа. Миний л гарсан маш их одоо өөрчлөгдөж бусдаас арай өөр зүйл сэтгэж бодож эхэлмээр юм. Бусад одоо чинь цаг сая гэж бодъё л доо. Нэг чигээр ингэ сэтгэлдээ загас байгаагүй байхгүй. Би яг бүгд л тийш явж байгаа. Би яг тийш ямар юм байна. Өөр одоо урсгал сөрөөд чамаагүй. Урсгал сөрөх хэцүү шүү дээ. Урсгал сөрөөд чамаагүй би өөр чиглэлээр явахыг хүсэж байгаа. Тийм учраас энэ бол миний амьдралын бас хамгийн гол зүйл. Тийм учраас яг юу гэдгийг та бүхэнс энэ номыг маш сад авч уншаараа тэгээд яг энэ одоо бичлэг үзэж байгаа залуус бол ялангуяа яг аав ээж чинь ингэ заасан болохоор ингэ тийш явах хэрэгтэй шүү гэдэг биш те. Нэг чиглэл хүн болгон тийш явж бол тийш явах биш те. Өөр чиглэлээр явах хэрэгтэй шүү тийм ээ. Тэгээд одоо мөнгөний гол утга учирыг мөнгөний боол болж амьдралуугаар мөнгөний гол утга учирыг ойлгосоо гэж бол одоо миний бол хэлхийг хүсэж байна. Тэгээд та бүхэн яг энэ номыг авч заавал унших гэсэн. Одоо юу гэдэг энэ номыг авч унших юм бол та энэ ном бол та бүхний одоо юу гэдэг унших юм бол ер нь номын санс нь бүр тэргүй юм залрах ном чинь байх болно гэдгийг би бол хэлэх болно. Тэгээд та бүхэн ерөнхийдөө миний видео таалагдвал лайк хийгээд subscribe бас дараарай, share бас хийгээ. Тэгээд коммент хэсэгт одоо видео ямар хоосон талаар коммент өгөлтэй. Дараагийн видеоор бас би өөрийнхөө уншсан одоо Япон номнуудаас ч тийм үү тийм ээ. Та бүхэнд одоо сэтгэл маягаар оруулах бол явбал гэсэн бодолтой байгаа. Тэгээд дараа чи видеоор дахин уулзцай. Тэр баяртай.